За төсвийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ жишээлбэл 2011-ээс 20 оны хооронд 29% байсан байна. За гэтэл сүүлийн 4 жилийн хугацаанд бол 35.2 их найд болсон. 35.2% төрсөн. Тэгэхээр энэ төрөөс хамааралтай энэ эдийн засгийн хувь нь өсөөд ийн гэдэг чинь нөгөө яг тэр утгаараа нөгөө ядуурлч нь буурахгүй байгаа юм биш үү? Нөгөө хувийн хвшил чинь хөгжиж дэвшихгүй байгаа юм биш үү? Нөгөө авилга чинь буурахгүй байгаа юм биш үү гэд. За ялангуяа нөгөө цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлт байна. Түүхийн эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тэр одоо мөчлөг дээшээ явсан үе бол одоо огцон буурж байгаа. Тэгэхээр ийм буурж байгаа үеийг бүгд мэдж байгаа. Одоо эхний улирлаар тэнцвэржүүлсэн тэнцэл хэд гарсан бүгд мэдж байгаа. Хасах 350 гаруй тэрбум. Тэгэхээр ингээ бүх юм хасах руу орж байгаа нь илэрхий болцсон энэ үед энэ одоо төсвийн хүрээний мэдээлэл яг одоо энэ 25 оны хэмжээгээр ингэж орж ирж байна. Гэтэл одоо бид нар дахиад мэдж байгаа. Одоо нэг судалгаа 24 онд гарсан байна штэ. 65 хүртэлх насны иргэдийн 67 бараг 70% нь боломж олдвол гатгшаа гармаар байна гэж байгаа штэ. Энэ юу хэлж ийн гэвэл амьдрал маш хүнд байгааг хэлж байгаа. Маш хүнд байна. За дээрэс нь ядуурлын шугам чинь нэг 400 гаруй мянган төгрөг байгаа. 15%-аар буюу 64 орчим мянган төгрөг нэмэхэд дахиад ядуурлын хувь чинь 10%-аар нэмэгдэх чинь. Бараг 27-оос 37, 40 руу орох гэж байна. Тэгэхээр энэ төсвийн хүрээний мэдээлэл тусгагдсан энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүд чинь ядуурлын түвшинд яаж нөлөөлөх юм бэ? За хоёрдугаар одоо нөгөө татврын багц хуулиуд чинь уг нь бол өмнө орж ирэх ёстой байсан юм шүү. Тэрэн дээр чинь тэр орлого яаж бий болох, зарлага яах гэдэг чинь татврын хуультайгаа уялдаж орж ирэх байсан юм шүү. Энэ иргэдийн аж ахуй нэгжийн нуруунд дээр үүрсэн энэ татврын дарамт ачааллыг бууруулах юм бодлого байхгүй юм болов уу? Энд чинь бүр өстө үгээ барж үсээ сулгааж штэ гадуур бид нар бүгдөө л мэдээд байгаа. Тэгэхээр энэ татврын тухай хууль яагаад орж ирэхгүй байгаа юм бэ? За 3 дугаарт одоо бид нар нэг ажлын хэсэг гаргаж ажиллаад 54 дэх тогтоол гэж гарсан байгаа тий. Төрийн жахлан сайдаас өөрөө дурдж байна. Нөгөө баг 1024 заалт бүхий хуульчлагдсан ийм төсөвт ачаал болдог энэ асуудал чи юу болсон юм болоо? Миний санаж байгаагаар эхний улиралд багтааж танилцуулах хэрэгтэй байсан. Тийм үү? Тэгэхээр тэрийгээ уг нь зүй нь бол урдчилж хэлэлцээд тэрэн дээр бол нэлээд их юм байх байсан байх. Тэгээ тэрнийхээ дагуу энэ төсвийн хүрээний мэдээлэл чи өөрчлөгдөх ёстой байсан юм шүү. Яагаад ингэж дараал нь жоохон буруу яваад байгаа юм болоо? Татврын хууль байна. За дахиад 3 дугаарт нөгөө зээлтэй холбоотой нэг асуудал байгаа тий. Зээлийг төсөөс гадуур хийх тийм төсөл ингээд парламентэд байршуулсан байна. Тэгэхээр та бүгдийн ярианд гараад байна л да. Ерөөсөө нөгөө таазнасаа илүү гарахгүй гэд. Тийм бол яагаад түүнийг тусад нь бие даасах хууль болгож байгаа юм болоо? Төсвийн тодтоглоо хийгээд төсөв дотор оруулаад явж яагаад болохгүй байгаа юм болоо? Түрүү ариун зай гишүүн бас дурдчих шиг байсан. Бид нар өмнө нэлээд олон жилийн өмнө нэлээд олон төсөвтэй болсон бүр тэрэн дундаа төөрөө явж исэн. Тэгээд ашгүй ингэж явсараа байгаад нэг төсөвтэй болж авсан чинь одоо дахиад тусдаа нөгөө зээлийнхаа ашиглалтыг тусад нь гаргах гэдэг юм уу? Эцсийн зээлийн чинь татвар төлөгчдөл төлнө. Тэнгэрээс хин нэгэн бууж ирээд энэ тустай юм чи би төлчих гэхгүй нь бол тодорхой шүү дээ. Тэр яагаад ямар шалтгаанаар ингэж тусад нь гарах гэдэг юм. Гэхдээ тэр хуулийн төслийг уншиж хахад нөгөө тэр хязгаар заалтууд хамаарахгүй гэд бас бичсэн байгаа. Нөгөө 2%-аас илүү гарахгүй гэдэг бол энэ хуулиар хамаарахгүй гэж бичсэн. Тэгснээ бас нэг заалтыг нөгөө 30 билүү эсвэл өрийн таазыг ч илүү хамаарахгүй гэсэн тийм заалтууд орцсон мөртлөө төсвийн хүрээний мэдээлэлээр бид нар бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа орлогын хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зарлалын хэмжээгээ бол бууруулж явж байгаа. Тэрийг бол өөрөө тоо харуул сайн харах бах. Жишээлбэл нэгдсэн төсвийн суур зарлагын дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 26 онд 28.7% байна гэж байгаа. Ингээ 27 онд 28.4%-тай 28 онд 27.6%-тай. Буурч байгаа трендийн энэ тоог харж байгаа юу? Харж байгаа. Тийм учраас бол төсвийн эзлэх дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлдэг хэмжээ бол цаашдаа багасаад явах нь шүү гişүнэ. Энэ тоогоо хараад дүгнэлтээ өгөөрэй. За огцон бууруулах болцоогүй тухай жавхлан сайд түрүү хэлсэн. Нийт төсвийн урсгал зардлын 60% нь бол цалин тэтгэвэр байгаа. Бид нар бол төрийн албаны бүтцийн өөрчлөлт хийж төрийн албаны зардлыг бууруулах
төлөвлөлтийг маш нарийн хийж байгаа. Энийг бол 26 онд бол хийгээд явах тухайд бид нар төсөөлж байгаа юм. Ер нь ядуурл яриад идэг. Нөгөө талдаа улсынхаа унж байгааг гайхуулаад идэг. Тэгээ улсаа босгох тухайд бүгд ажиллах хэрэгтэй шүү дээ. Улсаа босгох тухайд хууль барил та. Ядуурлаас гарах тухайд санаачлаг гаргал та. Хэн ядуурлаас гарах гэ ард түмнийг. Энэ 126 гишүүн л гаргана шүү дээ. Тэг гэж энэ тангараг өргөж орж ирсэн шүү дээ. Тийм учраас бол бидний энэ төлөвлөлөд байгаа амхандаа төлөвлөд байгаа шалтгаан бол ерөөсөө ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлын байрыг хэрхэн бид төсвийн татварын мөнгөөр цалинжиж байгаа бид нар хэрхэн ажил хийх юм бэ гэдэг тухайд л бичиг баримт оруулж ирж байгаа гэдгийг гишүүд минь ойлгоор. Энийний тухайд бид тангараг өргөсөн хүмүүс шүү. Хүмүүс Монголыг муу мухагаар нь дуудаад уламд ордуулад тэгээ зүгээр тэр улсууд тэрийгээрээ сайхан амьдарчих байх гэдэг байдлаар хэрвээ тэр улсууд хувийн хвшил тэрийгээрээ сайхан амьдраад бүгд ажилтаа болох юм бол төрөөр яах юм? Их хурлаар яах юм? Засгийн газраар яах юм? Бидэнд яагаад цалин өгж байгаа? Бид бол энэ улсыг босгох үүрэгтэй шүү. Хоёр санал яваад байна. Тойргоо сонгогдсон гишүүд зовлонтой байна гэж юм. Бүтээн байгуулалт хийж өгөөч ээ. Төсвийн хөрөнгийг шийд гэдэг ийм шахалт нэг талтай байна. Жагсаалтаар орсон хүмүүс бол төсвийн үрлэгэн байдлаас зүхтаагаад аль болохоор хэмнэлт гаргадаг шахалт байна. Бид бол хөгжлийн төлөвлөлтөд хараад хамгийн ухаалаг зөв тооцоол хийхийг оролдож байгаа шүү. Тэгээ гишүүд одоо жишээлбэл тэр 40 гишүүн гинүү хэдэн гишүүн байна. Хууль өргөн барьж байгаа тухай засгийн газраас асуугаад байх юм. Байнгын хорон дээр их хурл дээр За та төсвийн орлого нэмэгдээд байгаа асуудлыг ярьлаа сүүлийн жилүүдэд. Татварын хувь хэмжээ нэмэгдснээс болж орлого нэмэгдсэн зүйл огт байхгүй. Манай төсвийн орлогын 3.1 нь уул уурхайгаас орж ирдэг. 3.1 нь шүү. Үүнийх нь дахиад 50% нь амнаатаас орж ирдэг. Ийм орлогын бүтцтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар дахь бүтэмж нэмэгдэж байна гэсэн үг. Хэлийн нэвтрэн хөрөлөх чадвар нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөө нүүрс дагсан далд эдийн засаг маань ил болж байна гэсэн үг. Ингэснээр татварын бааз суурьуд маань нэмэгдэж байна гэсэн үг. Ингээд орлого нэмэгдсэн байна. Тэрнээс биш одоо төр хувийн хвшлийн үйл ажиллагааг одоо булгаж аваад хийгээд тэрнээс нь орлого нэмэгдсэн огт биш шүү. Харин зардал тал дээр бол харин энэ асуудлыг заавал бид ярих ёстой. Зардал тал дээр зарлагын бүтц ялангуяа одоо манай төрийн нийтлэг үйлчлэгийн салбарууд, гудамж цэвэрлэг, бусад үйлчлэгээний маш олон салбарууд үүдэг. Энэ дэр төр заавал оролцох шаардлага байдаггүй. За тэр зээлийн ашиглалт байна. Энэ дэр Баярмаа гишүүн маш сайн дахиад нэг уншаад гараа. Одоо би ч гэсэн цаг гаргая, нэмэлт одоо энэ мэдээллүүдийг өгье гэж бодоод байгаа. Би гишүүдийн өмнөөс орж яриад байгаа нь гишүүд мань зөв юм яриад байгаа учраас би хамгаалж ярих гэдэг ухаантай шүү. Хамгаалж ярих гэдэг ухаантай. Энэ дэр ийм байгаа юм. Одоо их хурлаар ингээд баталчихсан энэ зээлийг ашиглаа аваа, төслийг нь хийгээд ингээд заацсан 88 төсөл байна. 88 төслийн 14 их найд төгрөгийн зээл ашиглагдаагүй гадна талтай хүлээж байгаа. Үүний 8 их найд нь буюу бараг 60% нь энэ 3 төсөл дээр. Энэ 3 төсөл дээр. Энэ 3 төслийн 8 их найдыг бид 28 он гэхэд зарж ашиглаж дуусаад төслийг ашиглалтанд оруулах ёстой. Бид үүнийг төсвүүдээр багтаах 23 жилийн төсвийн багтаамж бид нар байхгүй. Хэмнээд бид нар одоо цалин тэтгэр Энд бол ингэж заасан байгаа. Тэгээ одоо жишээлбэл энэ жилийн орлого 30 их найд хүрхүү. Тэ? Хүрхгүй бол дараа жилийн энэ та нарын тооцоолсон орлогоч бас хүрхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи бүхэлдээ энэ төсвийн өрөөний мэдээлэлчин асуудалтай болж байна гэсэн үг. Хоёрдугаар жишээлбэл та татварын орлогоор төсвийн орлого нэмэгдэж байгаагүй нэмэгдэхгүй байгаа гэж хэллээ л дээ. Зүгээр миний санаж байгаагаар жишээлбэл зүгээр хувь хүний орлогын албан татвар дээр гэхэд сүүлийн хэдэн жил 20% болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хуу бааз суураа нэмхийн тулд өшөө ямар татварын бодлого баримталж байгаа. Тэрийг яагаад төрүүлж оруулж ирээд тэндээс чинь энэ төсвийн хүрээний мэдээлэл чинь шал өөр болох ёстой юм босуу. Шал өөр болох ёстой шүү дээ. Хоёрт та нөгөө энд оруулаагүй байгаа 5 их найд байгаа гэж ярьдаг тийм үү? Нөгөө хуульчлагдсан. 5 их найд гэж би нөгөө хуулиар зарлага болж те орж ирэх ёстой мөнгө гэдэг байгаа. Тэрийгээ та бас яагаад
одоо учир начрыг олоод энэ одоо төсвийн хүрээний мэдээлэлдээ тодорхой байдлаар тусгаагүй болоо. Хоёрдугаар 14 их 80, 8 их 80-ийн зарах ёстой. Би энэ зээлэн дээр гайхаад байгаа байхгүй юу? Хизээ хин ямар зорилгоор, ямар зориултаар, ямар хүүтэй хизээ авсан юм бэ? Тэгээ авахтаа эн чинь хугацаа хүү юмаа тохирцсон. Тэгээ тэрнийхээ дагуу энэ төсөвтөө суугдаад явдаггүй байсан юм уу? Тэгээд тэрнийхээ дагуу шаардлагатай гэвэл тэр тааз юмаа бас өсгөхөд буруу юм байхгүй ч дуугна. Тэгээ ингээ бүх юм нь ингээд ямар ч уйлдаагүй явж байгаа нь харагдаад байна л да. Тэгэл тийм ч учраас араас нь хуулийн төсөл барьж орж ирж шүү дээ жишээлбэл тий. Тэгээ одоо дараагийн 8 их 80-д нь юунд зарцуулах ёстой мөнгө юм бишээ 6 нь. 8 нь бол саяны 3 төсөлд гэж 6 нь юунд зарцуулах. За 3 дугаар тий сэлб гээд та өөрөөсөө хэлж штэ. Хувийн хвшил сүүлийн 30 жилийн хугацаанд засгийн газар улсын хурал дээр оруулж танилцуулаад улсын хурал бас санаачилсан ийм бас төслийн зээлүүдж байгаа. Нийтдээ 88 ийм одоо зээл хөтөлбөрүүд байгаа гэсэн үг. Сүүлийн 30 жил шүү. 30 жилийн хугацаа, сүүлийн 1 жил, 2 жил биш, сүүлийн 5 жил биш, сүүлийн 30 жил авч хэрэглэж байгаа ийм зээл төслүүд юм байгаа юм. А сүүлийн үед бол одоо жишээ нь тулсруулах үйлдвэр байна. Монгол улсын хувьд бидний хамгийн том төсөл болж байгаа. Зээлийг гадаад зээлээр санхүүжиж байгаа хамгийн том төсөл болж ирж байна. 1.6 тэрбум, 1.7 тэрбум доллар буюу 5.6 их 80 төгрөгийн ийм төсөл болж байна. За тийм учраас одоо эдийн засгаа дагаад төслүүд байна ч өөрөө томорж ирж байгаа учраас энэ мань эргээд одоо энэ төс өрийн би түрүү хариулж амжсан уучлаарай. Өрийн хязгаар дотроо бол багтаж байгаа шүү. Бид өрийн хязгаарыг хэдцээч хөндөж болохгүй. 2015 онд за би нэр заахаа болъё. 2015 онд өрийн хязгааруудыг авч жагаад энэ төслийнхээ хязгааруудыг бас авч яасан тийм тохиолдол байгаа. А энэ удаа бол гишүүдийн санаачилж байгаа судалж байгаа зүйл дотор бол төсвийн зардлын хязгаар дотроо өөрчлөлт хийж байгаа. А тэрнээс өрийн хязгаарыг бол огт хөндөөгүй. Энэ хоёр өөр ойлголт шүү. Тийм учраас төсвөөс гадуур гэдэг ойлголт бол байхгүй. Өрийн хязгаар дотроод ороод энэ төсвийн менежмент дотроо 100% багтаад явна. Төсвийн зардлын хязгаар гэдэг бол өөр ойлголт байгаа. За нэг нь юу гэлээ? Тэр татварын хувь хэмжээ дээр ерөөс өөрчлөлтөө энэ удаа чинь бид төсөв яриаггүй төсвийн хүрээ дандаа хязгаар ярьж байгаа шүү. Хязгаар ярьж байгаа. Энэ хязгаар дотроо бид нар амьдрна. Хязгаар дотроо бид нар одоо татварын шинжилгээг хийн.